Нийслэлийн улсын хурлаар одоо нэмэлт өөрчлөлт оруулсан ашигт малтмлын хууль. За засгийн газараас тэр бичил урхайг зохицуулах, журам боловсруулах процесс бичил урхайч ихэвчлэн орсон. Оролцуулсан. Одоо манай төслөөс тухайн үеийн эрдэс байлиг эрчим хүчний яам ашигт малтмлын газар голлох одоо өөр гүйцэтгээд орон нутгуудад хуулийн журмын танилцуулга хийж иргэдийн санаа оноо бодлыг хөргөмөрөнд авсан. Тэр авсан иргэдийн санал бодлыг хууль боловсруулах ажлын хэсэгт танилцуулж ажлын хэсэг хууль журмынхаа дотор иргэдийн өсөн төр санал бодлын хийх хэсгийг суулгасан. Тий, ер нь тэр хууль журам бол тэгээ юу гэдгийг ер нь өнөөдөр одоо бичил урхайд орсон олон асуудлыг зохицуулахад үнэхээр хамгийн чухал тийм баримт бичиг болсон хэвээр байна. Тий, зүгээр одоо контакцуудыг улсууд бичсэн тийм хууль тийм журам биш. Иргэдийн санал бодлыг авсан, сонссон ер нь тооны төвтэй оролцсон. Цаашдаа ч одоо дөрвөө хэлсэн хууль дүрм журам болоод төгсдөө үлдэрч хэлэхгүй л дээ. Тий, юм сайжирч явах хэрэгтэй, сайжруулах шаардлагатай. Тэр үйл явцад бичил урхайч оролцох үе таалга нь нээлттэй.